За би бас инквайр гишүүнийхтэй төстөө үндсэн хуулийн цэцгийн үндсэн хуулиас цэцээс гарсан холбогдох шийдвэр улсыг хүлээж аваад энэ хүрээндээ л хууль дүршилт оруулах хэрэгтэй. Гэтэл энэ хүлээж авсан хэмжээ хязгаараас яваад одоо ингээд 60-ыг 65 болгоно гэдэг байгаа байхгүй. Тэгвэл яг сандгаа гишүүний хэлж байгаагаар бол 47-гийн 4-ийг ярих хэрэгтэй л доо. Одоо ингээд шүүгчээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн чадвар алдвал 70% өгч байгаа шүү дээ. Альч мэрэгчлэтнүүдэд альч төрийн албаагчдад ийм байдал өгөхгүй байхгүй. Гэхдээ эн чинь тэгвэл нөгөө бусад хуультай зөрчилдөж байгаа байхгүй. Тэгэхээр бидэд уг нь онцлогоор нь шүүхийн тухай хууль нэгдүгээр төлөвчлөн харилцааг нь бол энэгүй одоо төлхөө зохицуулна гэж байсан болохоос биш. Яг энийг одоо далимдуулаад ингээд шүүхийн одоо үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэд заагаагүй ийм байдлаар хуулийг ингээ өөрчлөөд үндсэн хуулийн цэцгийн шийдвэр хүлээж авч ийн гэж ярьж болох юм уу? Энд чинь амар том жишг тогтож штэ. Ерөн бол цэцгийн шийдвэрийг хүлээж авч явахдаа бас нэг зөрчилтэй юм харагдаад байнгүүтээ ямар нэгэн байдлаар үзэл баримтлал тодорхойлогдоогүй, судалгаа хийгдээгүй ийм зүйлүүдийг дагаж заснаа гэдэг бол одоо энэ бол одоо манай хууль зүйн байнгын орон дээр цаашдаа тэгвэл цэцгийн шийдвэрийг хүлээж аваад ингээ засчих гээл ингээд явах нь штэ. Тэгэхээр энэ жишгээ бодоход би бас болж гин үгүй. Зүгээр 60 насыг үнэхээр одоо 65 болох ёстой гэвэл бидэд тусдаа хууль тогтоомжийн үйл засны дагуу хууль санаачлах ёстой юм шүү. Би энийг л одоо ажлын хэсгээс асуух гэж. Үзэл баримтлалаа тодорхойлоод ийм юм үндэслэл байгаа учраас гээд. Тэгээ нийгмөр одоо яг зүгээр цогтоотор дарга хэлжсэн да зөвхөн шүүхийн хууль биш одоо прокурорын хууль өөр одоо аль хуулиудаар байгаа. Нийтлэг эсвэл хууль зүйн салбар дээр нэг жишгийн тогтоогоод 65 болох бол энийг яг би даасан одоо үзэл баримтлалаа тодорхойлоод явах нь зүйтэй юм шүү. Тэгэхээр энийг цэцгийн шийдвэрээ хүлээж аваад зүгээр хоёр дахь хөвлөрөө хасаад өнгөрөхгүй бол энэ бол бид нар өөрөө хууль зүйн байнгаараа одоо цаашдаа их зөвтгөж болохгүй тийм жишг тогтоохгүй дээ гэдэг ийм боломж л байна. Үнэхээр тэр төрийн албаны хуульд зөрчилдөх зүйлүүд ч юм уу бусад хуулиудад зөрчилдөх шүүгчийн онцлогтой нь одоо хамаагүй зөрчилж байгаа гэж үзэх юм бол тэр 47-гийн 4-ч байгаа гэсэн 70% нөх одоо тий хөдөлмөрийн чадвараа алдсны за тэтгэвэр тогтоолгоод хэдэн өөрч авч байгаа юм чинь тэднүүрийн зах зээл та. Тэрий чинь бас бусад жирийн албаагчид үзэхгүй баг штэ. Яагаад шүүгчээр ажиллаж байгаа хүмүүс чинь ийм өндрөөр тэтгэврээ тогтоолгоод бид ийм багаар тогтоолгод юм бэ гэдээ барьцаж байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ ингээд нэг жишээ авч ярихдаа нэгийг үгүйсгээ нөгөөдгийг зөв болгож байгаа юм шиг яваад энэ буруу жишг рүү явах гэж байна. Тийм учраас үндсэн хуулийнхаа цэцгийнхаа дүгнэлтийн хүрээнд хүлээж аваад харин тэр 60-ыг 65 болгоч бол тусдаа үзэл баримтлал хуулиа санаачлаад хилцүүлээд яг энэ хуулийн дагуу явъя л гэдэг юм санал байна. Энэ дээр тэгээд ажлын хэсэг ямар За сандагч хэрэгшин микрофоныг өгье. За сайн зөр гишүүнэ би дэгийн тухай хуулийн 84-ийн 3-ыг танд уншчихъя. Хууль тогтоол Монгол Улсын үндсэн хуульд нийцэгүй гэсэн цэцгийн дүгнэлтийг улсын хурл хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль шийдвэрт зохих нэмэлт өөрчлөлт оруулна гэж. Тэгэхээр яг энэ 47-гийн 6, 47-гийн 7-д оруулж байгаа өөрчлөлтөөр бол энэ цэцгийн дүгнэлтийг хүлээжсэнтэй холбогдуулаад нэмэлт өөрчлөлт оруулж болох ийм одоо дэгийн тухай хуулиараа зохицуулагдсан байгаа. Бид нар та бүхний ярьж байгаа асуудлыг ажлын хэсэг дээр ярьсан. Энэ зүгээр хоёр дахь өгүүлбэрийг хүлээж аваад хүчингү болох шиг амархан юм байхгүй. Тэгэхээр цаана ахаал шүүгчтэй холбоотой төрийн албаны чин насны дээд хязгаар нь 65 гэж заасан байж хад одоо бид нар энэнгээр нь орхичоор 60 гээл бас л дутуу одоо үлдчихэд байгаад байна. Тийм учраас нэг мөсөн нэмэлт өөрчлөлт оруулаад дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулаад энэ зөрчлийн засаад явчих гэж. Таны ярьсан асуудлыг бас бид нар өчигдөр ажлын хэсгээр ярьсан. Ер нь бол прокурорын тухай хууль, шүүхийн тухай хууль, өмгөөлийн тухай хууль гэдэг ингээд маш олон хуулиудад ер нь нэг тэтгэврт гарах харилцааг ер нь нэгдсэн байдлаар насны хязгаарын хувьд одоо шийдэх юм уу? Эсвэл ингээд салбарынхаа хуулиудаар ингээд зохицуулж явах юм гэдэг асуудлыг цаашдаа нэг мөр бас ярих хэрэгтэй юм бэл. Тэгэхгүй бол ян зүрийн тэтгэврийн насны дээд хязгаар нь 65 гэж төрийн албаны хуулиудаа заасан ирнэ. Салбарын хуулиуд дээр болохоор ингээд сая дөнгөж одоо 7 хоногийн бид нар прокурорын одоо даргыг томиллоо шүү дээ уйлдраа. Гэтэл тэнд бас л одоо прокурорын тухай хууль зөрчигдөх асуудал үүсэж байгаа хөөх. Хуулиндаа 60 нас гэсэн байна. Гэтэл 61 хүнийг бид нар оруулж ирсэн.
Тэгэхээр ингээд цаашдаа бол шүүх, прокурор эдний энэ насны тэтгэврт гарах насны асуудлыг нэг цогц байдлаар нэлээд бас авч үзэж эргэж харахгүй бол салбарын хуулиудаараа ингээд зохицуулаад яваад тэгэхээр энэ насны тэтгэврт гарах насны асуудал энэ маргаантай байдал хэвээр үргэлжлээл явах юм байна л гэж би хувьдаа харж. Тэгээ ажлын хэсгээр ингэж бас нэмж тайлбарлаж болно шүү манай ажлын хэсгээс шүүхийн ерхий зөвлөл. За тодруулъя. Сайн зэрэг гишүүний микрофоныг өгье. За баярлалаа хариулт тавлаа. За тэгвэл яг зүгээр сандаг очир гишүүний бас уншиж байгаа заалтыг харуул зохих нэмэлт өөрчлөлтийг л гэж хүрээ эзгэрийн 50-д өгсөн байхгүй. Хөндөгдсөн хэмжээд гэсэн үг. Түүнээс биш энд нэг зөрчил байгаа маа засчихийгээд сайн санааны үүднээс чимшиг тэгтээ эргээд зорилгон зөв байж болно. Тэгтээ арга нь буруу буюу энэ бие даасан судалгаатай хилцүүлэхтэй хууль тогтоомжийн хуулийн дагуу олон нийтэд санал авч иж зарим зүйлийг хөндөх ёстой. Би тантай санал нэг хүмүүсийн чиглэлд явах яг аль хуулиараа нэг талтайгаар зохицуулахын асуудлаа бодлогын өрөө шийдэх ёстой. Тэгтээ өнөөдрийн яг энэ яригдж байгаа зүйл бол зарчмын хувьд энэ шүү. Зохих нэмэлт өөрчлөлт буюу үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэд дурддагдсан үндсэн хууль зөрчсөн тэр хэмжээнд улсын их хурл хүлээж авсан тэр хэмжээнд асуудлыг ярих ёстой. Түүнээс биш энд нэг ийм жижиг бас юм байж болцсохгүй юм байна гэд огтоосоо цэцгийн дүгнэлтэнд дурддагдаагүй юмыг тэр шийдвэрийг хүлээж авах байдал дээр хөндөж ингэж өөрчилж болохгүй. Энэ том зарчмын юм явчихад байгаа байхгүй. Дараа нь маш олон хуулиудыг ингэж явна шүү. Тэгээ сүүлдээ дийлдэхэ байна. Болно гэдэг. Энэ зөвхөн шүүгчнэртэй холбоотой биш. Маш олон бүх хуулиуд дээр ийм жишгүүд гарна. Бидэд дуртай заалтаа, дуртай агуулгаар нь өөрчлөх болцоог ингээ бүрдүүлэх юм биш үсттэй гэдэг л ийм болгоомжлол байгаа учраас Бангор оны гишүүдтэй бас энэ зүйлийг нь бас анхаараач ээ л гэдэг зүйлийг хэлээд байгаа.